За дараагийн бас нэг асуудлыг танилцуулъя. Сонгон хархан дүүргийн 18 дугаар хорооны 12 дугаар байр байгаа. Ер нь бол манай сонгон хархан дүүрэгтийн дээврийн асуудал бол нэлээд хурц байдаг. Тэгээ би жилийн өмнө бол бас мөрийн хөтөлбөр дээр байсан дээврийн асуудлуудыг нэлээд тодорхой тусгасан. Тэгээ одоо сая нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 17 онд санхүүжих асуудлуудыг энэ байруудыг бас шатааруулаараа шийдэ гэдэг хүслийг илгээж байгаа. Тэгээ дараа жилийн төсвүүдэд бол одоо манай энэ дээврийн асуудалтай байгаа 18 дугаар хороонд ихтэл бараг одоо 7 байр. За 27 дугаар хороонд бас олон байрууд байгаа. 29 дугаар хороо, 19 дугаар хороо гэдэг олон одоо дээврийн засварын ажил хийгдэх шаардлагатай байрууд бол байгаа. Зарим нь бүр одоо 2 жилийн өмнө хийгдсэн мөртлөө бас чанаргүй хэлснээс болоод одоо ингээ одоо дахиад дээврийн асуудал гадарчлаа газрууч. Тэгэхээр ер нь бол хаана хийж байгаа газрууд нь ч гэсэн хариуцлагатай хандмаар юм шиг байна. Тэгээ ер нь 12 дугаар энэ байрны дээврийн засварын ажил хийгдэх болсон үндэслэн шаардлагын талаар бас та бүхэнд би бас бодит байдлыг нь харуулъя. Та бусад байрууд хүртэл яг л ийм одоо нөхцөл байдал бол ижлэх юм. Бараг одоо энэ байрны засварыг 75 сая төгрөгөөр шийдэх асуудлыг бас нийслэлийн засаг даргад уламжилсан. Тэгээд нийслэл иргэдийн хурлын төлөөлөгч энэ хорооноос сонгогдсон давг төлөөлөгчтэй бол бас хамтраад манай дүүрэг орон нутаг бүгдээрээ одоо бас энэ асуудалд анхаарал хандуулад энэ байрыг одоо эхнээс нь шийдэх гэж байна. Цаашдаа бусад байруудын асуудлыг шийдвэрлэх болно. Орж бас нөхцөл байдалтай танилцъя. Дээврүүдийг янзлахгүй бол яг энэ байртай адилхан бараг 6 байр дахиад бол байгаа. Тэгэхээр ер нь бол цаашдаа манай 5 шар ханы материал гэдэг манай сонгон хархан дүүргийн хуучны 5 давхрууд бол дээврийн ажлууд нь хийгдэх бас нэг асуудлууд байна. Дээрээс нь бас одоо дахин төлөвлөлтөнд хамруулах ажлууд бас орхигдсон. Өдий өртсөн. Тэгэхээр нөхцөл байдал бол ийм үнд байгаа. Ингээд дээрээс бороо орохоор ингээд ус хоождог. Бүхэлдэн л янзлахгүй бол болохгүй. Тийм учраас шатлалтаагаар бас шийдэж байгаа гэдгийг иргэддээ бас хэлмээр байна. Энэ бол ойрын хугацаанд хийгээд энэ 18 дугаар хорооны нэг байр шийдэгдэн үргэлжлүүлээд бусад байруудыг шийдэх, бусад хороодынхаа асуудлуудыг шийдэхин төлөө 20 он хүртэл бол бас багтаагаад ажиллана. Тэгээ цаг тухайд нь тайлагнаад явах болно гэдгийг хэлье.